За тэгэхээр MNO гарах хэмжээг зохион байгуулсан зохион байгуулалтын багийн гишүүнтэй уулзч байна. За тэгэхээр магадгүй биднийг таних хүмүүст өөрийгөө танилцуулаач ээ. За сайн бацхан намайг Төвшин Баяр гэдэг Scamnet компани төлөлтийн албаны менежер юм байна. За тэгэхээр энэ MNO гарах хэмжээг зохион байгуулсан зохион байгуулалтын багт ер нь ямар компани инженерүүд одоо оролцсон байгаа вэ? Хамтарч ажилласан байгаа вэ? Жишээ дурдж ярил. За манай арга хэмжээг зохион байгуулах багийн гишүүдэд Монголын томоохон оператор компаниуд болох Mobicom, Skytel, Unitel, Univision, Erdemnet, Datacom, Gemnet гэх мэтлэн томоохон компаниуд болон бас Netcom сургуулиудын төлөөллүүдийн инженерүүд оролцоод ямар ч өрсөлдөөн байхгүйгээр тийм ээ хамтарч ажиллаад байхгүйгээр найз нөхөд болоод тэр найз нөхөд болоод хамгийн гол нь бүгдээрээ цэвэр волонтер хийж байгаа. Тэгээд бүгдээрээ хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуунаар одоо ирч хүчтэйгээр энэ арга хэмжээ зохион байгуулж байна. Дашин дэлхийд би нэг зүйлийг онцолж ярмаар байна. Sky Media компани албаны захиралд магадгүй та бүхнийг менежмент хийдэг захиралтанд баярлалаа гэж хэлмээр байна. Ажилтгаа маш сайн дайчилсан. Магадгүй танахаас 3-4 хүн бол энэ арга хэмжээнд бол тасралтгүй ажилласан байгаа. Өөрсдийнхөө ажлыг хойш тавьчаад тэгээд талхаж хэлмээр нь Sky Media компани манай төвшөөг одоо удирддаг менежментийн захиралтанд баярлалаа гэж хэлье. За тэрнээс гадна ингээд хамтраад ажиллахад ямар нэгэн компани өрсөлдөөн байхгүйгээр зүгээр залуучууд инженерүүд нийлээд хамтраад ажиллахад ямар хөө сэтгэл төрсөн бэ? Магадгүй бид нэр дараа жил үйл ажиллагаа зохион байгуулахад юун дээр анхааруул илүү болох бол юу гэж бодож байна? За анх бол ер нь за ингээд бидэд хамтарч ажиллахад төв гарах болов гэсэн зүгээр тийм айдас бол байсан. Гэхдээ яг хамтраад ажиллахад бол тийм байгаагүй ерөөсөө бүгд нээлттэй, бүгд open, бүгд нэгээ дэмжижсэн, ойлгож байсан. Ерөөсөө яг л бүгд нэг гар тий төрцсөн юм шиг нэг гар шиг л нэгээ ойлгож ажилласан. Тимдээ ч одоо арга хэмжээ амар одоо маш сайхан болж байна гэж харж байна да. Дараа жил магадгүй бид нэр юун дээр төлөвлөж ажиллавал илүү болох бол магадгүй. За бид хэд шинээр гишүүд нэмэх ёстой юу? Тий. Шинээр гишүүд нэмэх ёстой. Одоо бид хэд залуучуудаа сая урайлан дуудаад ингээд эхэлсэн юм чинь. Шинэ залуучуудаа бас яг бидэнтэй адилхан яг ийм ирч хүчтэйгээр бидэнтэй нэгдэж ажилласаа эсвэл биднүүсийг орлоод эсвэл биднүүсээс илүү гараад илүү одоо дээд зэрэглэлийн чанартай сургалт зохион байгуулах байх гэж итгэж байна. Өөрөөр хэлбэл бид бүхэн одоо хамгийн анхны багийн гишүүд маань бол насан туршдаа яг багийн гишүүд байгаад явахгүй байнгын шинжлэгдэж явна. Ямар нэгэн төвлөрсөн удирдлагаар биш тал талаас залуучууд нэгдэж сайн дураар оролцож байгаа юм ба. Тэгэхээр та бүхэнд хүртэл багийн гишүүн болоход нээлттэй байгаа шүү. За тийм. За бүгдээрээ эх жилийн MNO-гийн зохион байгуулах багт орж ажиллаарай гэж хэмээн урьж байна. За баярлалаа.